Сайн байцгаана уу бүгдээр энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр ээлжид видеогоор уулзж байгаа таатай байна. Өнөөдрийнхөө видеогоор бид бүхэн хөлний дасгал хийх болно. За тэгэхээр би жим дээр хөлөө хэрхэн хийж гүйцэтгэдэг, яаж хийж гүйцэтгэдэг болохыг сонирхол та бичлэгтэйгээ цуг байгаа дөрвөлжлүүлэн хүлээн авч үзье. За тэгэхээр дасгалтаа орцгоё. За тэгэхээр өнөөдөр ерөнхийдөө хөлн дээр нийт 5-аас 6 дасгал хийх бодолтой байна. За тэгээд ерөнхийдөө дасгалаа эхлэхийн өмнө халаалт хийх хэрэгтэй. Халаалтыг гүйлтийн зам дээр алхаж гүйж хийж болно. Эсвэл догоож хийж цан чиг ч юм уу төхөөрөмжтэй халааж болно. Би болохоор ерөнхийдөө дасгалаа эхлэхийн өмнө яг зөв өөрийнхөө биеийн жингээр нэг 20-оор ч 25-аар 2 удаа ингээд дөнгөж суугаад халаачдаг байгаа. За тэгээд халаалтаа хийцгээе. Эхний дасгал болохоор Смит машин дээр үндсэн суултын за жингээ хувьд тэгэхээр ерөнхийдөө 10-10 байхуулаад явждаг байгаа. Тэгэхээр голоороо 20 ороод за 10 кг нэмээд 40-оор 20 ороод 60-аар 20, 80-аар 20. За тэгээд дээшээ 100-аар 15, 120-оор 10. Тэгээд өнөөдөр ерөнхийдөө 120 дээр давтъя гэж бодож байна. 10-аар 3 удаа давтна. За тэгээд дараагийн дасгал болохоор хайчин суулт гэдэг бүр дасгалууд хийгээд явах болно. За эхлээд нэг халаалтын оролт ороод тэгээд ерөнхийдөө Смит машин дээр үндсэн суултаа хийж эхэлцгээе. За тэгэхээр эхний оролтоор дээр Смит машин дээр зөвхөн хоосон голоор 20 удаа хийж үзтгэн. За тэгтээ дасгалаа хийхдээ юу анхаарах вэ гэхээр хөлөө хит хол тавиад хэрэггүй. За бас хит ойр тавиад хэрэггүй. Яг хөлний хэмжээс бага зэрэг зайваад үл ялэг хөлөө гадна тал руугаа барилттай гიშгээд тэгээд суух хэрэгтэй байгаа. За тэгээд дасгалаа хийцгээе. Эхний оролтыг орчлоо. Одоо 10 кг-аар дээшээ өсгөж явна. Гэхдээ та заавал 10 кг-аар өсгөж явах албагүй. Яг өөртөө тохируулаад жингээ тохируулаад 5-5-аар нэмж болно. 2.5-аар ч юм уу яг өөртөө тохируулж нэмэх хэрэгтэй. За тэгээд өнөөдөр жингээ хийцгээе. Дасгал хоорондох нь амралтын зайг ерөнхийдөө нэг 45-аас минутын хооронд амрахад болно. Гэхдээ эхний оролтуудын хувьд гэвэл аль болох амралт нь бага 30 секунд болоод ерөнхийдөө хангалттай шууд ороод явах хэрэгтэй. Яг нэг үндсэн жин дээр очиод амралтын хугацаа ерөнхийдөө 1 минутаас 1 минут 40 секундын хооронд байгаад болно. За тэгээд 2 оролт. За хаш толтоо туслаа. За одоо 10 кг бит чат мөр хөрөөс тустай. За тэгэхээр суултын дасгал маань саяны өвний хийж гүйцэтгсэн дасгал маань ерөнхийдөө буйны булчин, өгцөгний булчин хамгийн сайн ажиллуулж өгдөг байгаа. Тодорхой хэмжээнд бас шилдний булчин ажилд өгдөг. Жингээ нэмэх тусам ерөнхийдөө шилд рүү бас ачаал ирдэг байгаа. За та хэр сайн доош сууж өгнө. Хэр сайн доош суу төдий шинэ өгцөг рүү орж өгнө. Хагас суул 2 илүүтэй ачаал орж өгдөг байгаа. Тэгээ та 2 руугаа илүү оруулмаар юм уу эсвэл өгцөг рүүгаа илүү оруулмаар байна уу гэдгээс хамаарат гүц суух дотор суугаас тохируулах боломжтой. За мөн хөлний байрлалын хувьд гэвэл би түрүү хэлсэн яг
Мэдээж хэл бороо хийхдээ дээшээ аль болох дайрдаг. За нэг юм уу хоёр төлөж чадах чин руугаа ороод буцаагаад буулгаад давтах чин дээрээ буулгаад давтдаг байгаа. За өнөөдөр дээшээ дайрдаг гэж үзсэн. Өнөөдөр 160 хүртэл 160 юм уу 180 хүртэл дайрч үзье. За тэгээд буулгаад 140 дээр юу татвал болох юм шиг байна. За тэгээд харъя. За чи бид болчих. Опа за. Зя зоош тааш. Зя. За зоош. Нэмэр. Зоош нэмэр тааш. Таашна. За ер нь хөлний дасгал хийхээ өмнө хоол идэхэд бол нэг цагаас 30 минутын дотор бол хоол идэх хэрэггүй байдаг. Яа тэгэхээр яг хоол идсний дараа ороод ирвэл тэр хоол чинь шингээгүй буцаад тийш гадагшлах байдаг тийм сүрэг талтай тиймээс хөл хийхээ өмнө аль болох 2 цагийн өмнө ч юм уу юм идчихэд хөлөө хийвэл зүгээр өгдөг шүү гэж зөвлөмөр байна. За зооч. Ямар тань. Ийш. За. За. Смит машин дээр суултыг зүгээр яг голоор суултыг хоолн шиг ялгаатай. За смит машин дээр илүү яг техник нь бол яг зөв болдог ч гэсэн арай хүм санагдаад байдаг үнэ. Би бол голоор хийвэл хэрэгтэй гэвч манай хоёрын дотор байдаг болохоор яг голоор хийх тийм суултын төхөөрөмж байхгүй. Тэгэхээр орлуулад смит машин дээр суулж байгаа. За 10 дискон дуусчих. За 10 диск дуусчих. 5 диск. Окей. За тамам. Сет хоолны амтлт нөгөө би сая хэлсэн тийм минутаас минут орчин хоол байх ёстой ч гэсэн хэрвээ таны нэг амьсгалаа дарахгүй шууд орчвол таны толгой өргөх ч юм уу одоо дотор мохоор тиймэрхүү сөрөг үр дагавар гараад идвэл аль болох амьсгалаа дараад амьсгалаа жоохон амьсны дараа дараачихаас ортлогоо орвол зүгээр үүд шүү гэж зөвлөмөр байна. За тэгээд sorry. За за. Ихэд тооч. Зугаа. Зя зам жаргал зураг орсон. Энэ смит машин дээр хуучны машин болох. Яг энэ юм тосгоотой айгүй зуураад айгүй хүнд орж байна. Тэгээд энэ цааш нэг зэвэрсэн. Буцаж тавигдахгүй батчин саялтай байна. Зя 102 орох уу? За 100 илүү орвол 2 102. За хамаард.
Тэгээ дээрээс нь бэхлэгээ заавал хэрэглэх хэрэгтэй. Бүс нуруу хамгаалаад бүс өвдгөө хамгаалаад ерөөхдөө өвдгөний нөгөө боодог бэнтүүдийг ашиглах хэрэгтэй. Би тэгтээ өвдгөний бэнт хэрэглэдэггүй. Бүсөөхөд ер нь бол гайхдаг. Тэгээд ер нь хичээж эхэлж байгаа хүмүүс байвал бас их дээшээ дайрах гэдэг их үедээ бол хэрэггүй. Булчингаа мэдэрч сурсныхаа дараа ерөөхдөө дээшээ дайрах булчингийн томролт ч сайн нөлөө үзүүлнэ. Тэгэхгүй юу зүгээр дээшээ дайраад булчингаа томруулах гэж бодчихвол та бэртэх магадaltaй тиймээс дээшээ дайрах бодлоо эхэлж чилж байгаа хүмүүс бол авчаах хэрэгтэй. Аль болох доотлын хөнгөн жингээр давтаж булчингаа мэдрэх аюул чухал шүү гэдгээс давхар хэлмээр байна. За тэгэхээр 180 орч. За 180. Хоёр удаа тавьчих. За 180 орд юу гэж. Доктор буулгаад 140 гадаад та. За. Эс. За. За энэ дээр ихэд дэше орох юм юм байна. Айгуу зуурч байгаа. Дээрээс нь цоож нь хацаа. Орохгүй. Жоо айлгаж. За хоёул доошлуулаад хэлээ. 3 орох. За. За хөвчлээ. За. Окей. Зяг. Нэг. Яасан. Бүсээ хэлж байгаа хүмүүс бүсээ чангалчаад тасгал хийж дуусныхаа дараа суллахаа марцдаг тохиолдлууд байдаг. За заавал бүсээ сулж байгаа. Тэгэхгүй би бас өмнө суулт хийчээд бүсээ суллахаа мартай явж байгаа. Гинт сулсан чинь зүгээр нүд харанхуулаад аяг ухаалтах гэсэн тийм тохиолдол гарч ирсэн. Тийм л аль болох бүсээ суллаад яг амлалтынхаа хугацаанд сайн амьсгалаад сайн амрах хэрэгтэй байна. Заагаад зориулт туслаа. Тэр хөлний өдөр шүү дээ. Байгаль хэцүү байна. Яа. Өс. За. За дараагийн тасал хайчин суулт юм байна. За хүчлэгтэйгээ зөв гараа. За тэгэхээр дараагийн тасал болохоор хайчин суулт байгаа. Чингээ асчлаа. За хайчин суултыг мэдээж хөнгөн жигээр хийж үзтэн. За нийт 4 оролт орно. За 4 оролт орохдоо. За татлалтын тоогоо болохоор би ерөөдөө 10-аар очсон юм гэж бодож байна. Нэг үйл дээр 10-аар ирээд тэгээд солбоо дараа тагсав. Тэгээд нийт 4 оролт хийж үзтэн. За тэгээд тэсгэлээ хийцгээе.
ачаал өгнө. Яг хийхтэй айлгсан. Булчингаа мэдрээд хит холдон биш. Ерөнхийдөө айлгах тийм удаан тэрэгтэй мэдрээд явах хэрэгтэй байгаа. За тэгвэл хайцсалтай хийгээд дуусчлаа. Ерөнхийдөө 10-10-4 гэж үзсэн. За одоо болохоор гоёны арын дасгал болон сумо гэдлэлт хийх болно. За тэгээд дасгал хооронд ерөнхийдөө 2 минут амарч зүгээр. Тэгээд зарим хүмүүс гайхчихж магадгүй сая суултан дээр аюу олон сет орчоо. Яагаад вэ? Хайцсан суултан дээр 4 сет орчоо гэж гайхчихж магадгүй. Яагаад тэгэхээр эхлээд халаалтын сетүүд орсон гэхлээр одоо дараагийн дасгалууд дээр халаалт хийхгүйгээр гойчин гоё болон зүний болчоо алдсан байгаа учраас шууд үргэлжлүүлээд халаалтгүйгээр зүгээр үндсэн орох ёстой сетээ хийгээд явах боломжтой гэдэг байгаа юм. За тэгээд дараагийн дасгал орцгоё. Хийж үзсэн дасгал маань болохоор гоёны арын булчин 3 гоёны арын 2 жолооны булчин ажиллаж өгдөг. Бас ерөнхийдөө нэлээд классик дасгал байгаа. Тэгээ манай дотор байрны жим болохоор гоёны арын болон нөгөө 4 дахь булчингийн төхөөрөмж байх учраас орлуулаад одоо нөгөө норуу таталтын төхөөрөмжтэй орлуулж хийж үздэг ч юм уу. Тэгээ сая болохоор 12 удаа орсон. Тэгээ 12-оор 4 удаа хийж үздэг гэсэн байгаа. За хоёр сийсээ зомдээд өгөөрэй. Одоо жинээ багтаа. Нэг хоёр хараа. Ахиж цэцтэй. Яг л багтаа. Тэгэхээр сая 4 дахь оролтоо хийгээд дуусчихлаа. Сая өдөртөө хөлнөө 3 дахь дасгал байсан. За саяны бол гоёны ар болон гоёны дотор хэсэгт ачаал өгдөг мөн шилдэн тодорхой хэмжээний ачаал өгдөг дасгал байсан бол одоо бүгдээрээ сумо дэдлээ хийж үздэг. Сумо дэдлэл гэхэлэр ерөнхийдөө өгцөнд болсон ачаал өгдөг дасгал буюу сүүлийн үед сумо дэдлэл нэлээд төлхөө хийж байгаа. Яагаад гэвэл миний өгцгнөөс илүү гоё жоохон илүү мэдрээд идэв. Өгцөө илүү мэдрэхэд бол сомодыг ерөнхийдөө сүүлийн үед хийж байгаа. За тэгэхээр орцгоо. За сомодыг хийж үзээд болохоор ерөнхийдөө хөлөө нэлээд зайтай аваа. Ерөнхийдөө саяны шиг хийж үздэг. Тэгээд 12-оор 4 удаа хийж үздэг нэ. За тэгэхээр сая ерөнхийдөө сумо дэдлэлтэй ийм дуусчлаа. 12-оор 4 удаа
Гоёны арын бүхийж таталт хийх байгаа. За тэгээд та бүхэн тасалдаа зүгөө байна. Тэгэхээр саний дасгал маань гоёны арын булчин гоёны хоёрдугаар булчин ачааллуудтай дасгал байгаа. За тэгээд нуруугаас орцоогоо ойртолч тавих хэрэгтэй. Тэгээд тонгоогоо гоёны ар хэсгийн булчин таталтан гол нь цагаан дэше босох хэрэгтэй байна. За одоо дасгалын муу адил 12-оор 4 удаа хийж үздэг гэсэн байна. За тэгэхээр сая гоёны арын дасгалаа хийгээд дуусчлаа. Ерөнхийдөө өнөөдөр 5-6 дасгал хийжсэн, 5 дасгал хийж гүйцэтгэлээ. За сүүлийн дасгал маань тэгэхээр шилбэний дасгал смит машин дээр хийх байсан боловч одоо смит машин дээр яг одоо хүн хийгээд байгаа учраас дасгалаа орлуулад уг голыг барьж байгаа. Үлгий дээр дээш доош босож хийж үздэг байгаа. За тэгээд хөлөө болохоор ерөнхийдөө гадна дэшегээ харуулж тавиад 20 удаа, чигээрээ тавиад 20 удаа хийж үздэг хэрэгтэй байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ хүрээд энэ дасгалыг хийж үзсгээд тэгээд хөлийн маань дасгал дуусч байгаа шүү. За тэгээд шилбээ хийцгээе хамтдаа. Тэгэхээр өнөөдрийнхөө хөлний дасгалыг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр нийт хөлн дээр шилбэтэйгээ нийлээд нийт 6 дасгалыг хийж гүйцэтгэлээ. Тэгээд зарим хийгсэн дасгалаа хийж чадсангүй. Яагаад тэгэхээр зааланд маань хүмүүс орж ирээд тэгээд тоног төхөөрөмж хүрэлцээгүй болмаас тэгээд ганц 2 дасгалаа орхитуулаад хийчлээ. Гэхдээ саяны 6 дасгалыг хийхэд бол хангалттай хөлний гоёны булчин бол ерөнхийдөө сайн хангалттай ажилланаа. Тэгэхээр саяны миний хийснээр бас та бүхэн дагаж оролцож хийж болно шүү гэж та бүхэнд хэлмээр байна. Тэгээд бичлэг маань таалагдсан бол та бүхэн шеэр хийж бусдад түгээгээрэй. Дараачихаа бичлэгээр бүгд дээр уулзцгаая. Баяр таа.